Үнэхээр сүүлийн жилүүдэд Монгол улсын авилгын нөхцөл байдалд ортож байгаа. Тэгэхдээ хамтарсан засгийн газраас авилгын эсрэг багц хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх гэж байгаа. Эхний танилцуулга нь засгийн газарт хийгдсэн. Засгийн газар дээр. Энэ хүрээнд авилгын багц хуулиуд тэр дундаа энэ нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах нөхөн төлөвлөх тухай хууль гэсэн энэ хууль бус орж ирж байгаа. Ер нь энэ хамтарчлаа та нар авилгын эсрэг тэмцэл чи юу болох вэ? Яаж хийх вэ гэж байгаа. Хамтрах ерөөсөө авилгын эсрэг тэмцэлд хамаагүй. Тэр хамтарн уу ямар нам байна уу? Энэ танхим дотор сууж байгаа хүн байна уу? Урд нь төрийн өндөр албан тушаалд байсан уу? Энэ авилгын эсрэг тэмцэлд ерөөсөө хамаагүй. Ил талдаар бас янз янзын мессеж өгж байгаа. Зарим нэг хууль хяналтын байгууллагын дарганаараа дамжуулж дэмий юм биш үү дээ. Хүн хэлсдүүлэх гэж байгаа юм биш үү? Ийм хууль гаргаад хэрэггүй дэгээ тийм нөхөрсөг байдлаар гэдэг нэрийн дор зөндөө сануулгууд өгж байгаа ирж байгаа. Тэгэхдээ Монгол Улсын засгийн газрын авилгын эсрэг тэмцлээс ухрахгүй. Үүнийг их бид нар хийж хэрэгжүүлэх ёстой. Ингэжээж урагшаа яв. Арчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярьлаа гэдэг бас яриад байгаа. Тэр арчилсан намын гишүүн байх, аль намын гишүүн байх энд ерөөс хамаагүй. Хулгай бол хулгай байдаг, хулгайч бол хулгайч байдаг. Авилгал бол авилгал байдаг. Монгол Улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-т заагдсан байна. Монгол Улсын иргэн хөдлөх болон өөдлөдлөх хөрөнгө шударгаар олж авах хэрэгтэй. Шударгаар. Хинч хулгай ихгүй, хинч авилга авахгүй. Тэгэхээр энэ чиглэлийн багц хуулийн төсөл орж ирнэ.